За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээрээ би Black Moon Lilith-ийн тухай бичлэг хийнэ гэж амласан байсан. За тэрийг хийх гэж байна. За Lilith гэдэг маань болохоор би нөгөө өмнөх сарын 6 бичлэгнүүд дээр хэлээдсэн шүү дээ. Lilith тэр орд руу одоо орсон байна. Тэгэхээр танд тийм тохиолдох боломжтой гэдэг. За ерөнхийдөө бол харуулаад тайлбарлах юм бол энэ дэлхий байна тийм ээ. За энэ сарны тойрог байна. Сарны энэхүү тойрог маань дэлхийгээс хамгийн хол зад байх энэхүү цэгийг Black Moon Lilith гэж одоо астрологид авч үзээд нэрлэдэг байгаа. За Moon Apogee. За оргил нь байна тийм ээ. За хэдүүлээ natal chart-а гаргая. За тэгэд ямар ч хамаагүй он сар хий тийм ээ. За 93 оны 7 сарын 1 ингээд. За өглөөний үүрийн 6 цагт Улаанбаатар төрсөн хүн байлаа гэж бодъё. За Lilith нь хаана вэ? Энд дээр гарч ич. Символ нь ийм тэмдэгтэй байна шүү дээ. Хар сар байгааз. Доороо юм нэмэх тэмдэгтэй. За тэгээ энэ нь ямар хуу энерги илтгэдэг вэ гэхээр маш их тийм ангасан, цангасан, дутагдсан тийм энерги илтгэж байдаг. За бас нөгөө англиар beach гэдэг тэр энерги илтгэж байдаг. Хэрвээ энэ Lilith маань 1-р хаус маус дээр ороод ирэх юм бол нэлээд тийм зөвүүн ааштай баргийн хүнд одоо дийлдэшгүй ч гэдэг юм уу тийм ээ. Жон beach ааш гарах гэдэг тийм тохиолдлууд ажиглагддаг. За бас нөгөө sexual энергийг, бэлгийн энергийг, тарчангуй энергийг өөрөөсөө ялгаруулдаг. Энэ маань бол гариг биш, эмцэг байгаад байгаа. За сахад нэг өөрөөр одоо түүх домгоор нэг тайлбарлалт байдгийн. За нөгөө Адам, Ева хоёр гэдэг нөгөө Христийн түүхэн дээр гардаг штэ. Домог тийм ээ. Тэрэн дээр болохоор ингээд Адам Евагаас өмнө нь эхнэртэй байсан ингээд. За тэр эхнэр нь болохоор энэ хүү Lilith гэдэг. Тийм шулам гэх юм уу? За нэг иймэрхүү тийм ээ. Тэгэд Адамд ерөөсөө яагаагүй. Буулт хийдгүй байсан. Одоо ердийн ихнэр бол байгаагүй гэж байгаа. За тэгээ Эден цэцэрлэгээсээ яваад энэ хүү Lilith маань одоо өөр Lucifer-тэй суусан гэж үздэг. За ийм домог түүх байдаг. За энэ хүү домог нь одоо астролог дээр юу гэж гарч ирээд байна гэхээр одоо энэ хүү natal chart-ны маань хаана Lilith байгаа шалтгаалаад тухайн хэсэг дээр асуудалтай, трауматай, за гүйцэлдүүлж чадахгүй ажлууд ихтэй ч байдаг юм тийм ээ. Тийм одоо асуудлуудыг авчирдгаа гэж үздэг. За тэгээ түрүүний зурган дээр та бүхэн харсан байх. Apogee гэдэг нь одоо Lilith юм байна. Тэгвэл Perigee гэдэг нь юу юм бэ? За энэ нь болохоор эсрэгээрээ одоо Lilith бол dark энергийг илтгэдэг тийм хав харанхуй энерги, сөрөг энерги илтгэдэг бол эсрэг талд нь байгаа Perigee нь болохоор эерэг энерги, цагаахан гоё энерги илтгэдэг. За энэ дээр нөгөө хар шулам гэдэг байдаг штэ. Тэгвэл Black Moon Lilith маань одоо Lunar Apogee маань хар шулам юм байна. За эсрэг талд нь цагаан шулам гэвэл Lunar Perigee буюу White Moon Selena. За энэ дээр харуулъя. За энэ бэлэг тэмдэг нь символ нь нэг иймэрхүү байралтай гарч ирж байна тийм ээ. Түрүүний Black Moon Lilith-ээс эсрэг тал руу гарчаад за тэгсэн мөртлөө өнгө нь илүү гэгээлэг байна тийм ээ. За энэ White Moon Selena нь болохоор хүнд ямар хөө энерги авчирдаг юм бэ? Яаж нөлөөлдөг юм бэ гэхээр илүү нөгөө сайнаар нөлөөлнө. Цэвэр ариун байдал. За бас дээд өвчнээ хамгаалалт одоо сахиусан тэнгэрч байдаг юм уу? Тиймэрхүү байдлаар хүнд илэрч болно. За гол нь энэ White Moon Selena нь болохоор энэ natal chart-н дээр харагддаггүй. Тэгэхээр тусад нь одоо ингэж харах нь шүү дээ. White Moon Selena calculator гэдэг. За энэ дээр Moon Horoscope.com гэд харагдаж байна тийм ээ. Ийшээ ороод үзье.
За дахиад нөгөө төрсэн цагаа ингээд наривчлалтай хийгээд орлоо. За тэнгууд ингээд юугаар тайлбараараа гараад ирж байна тийм ээ. 29 градусын загасны урд пас дээр селенотой байна. Ийм байрлалаар өөрийнхөө селеног хаана яваг одоо нийтлэл чартан дээр хаана байгаа бас үзэж болох нь байна. За өөр сайтууд ямар хөө бас хамтдаа харцгаая тийм ээ. За рандомор хамаагүй ансар хийгээд оръё. За хахад Улаанбаатараар л ичээр амар гэдгийг хийхээр за энэ дээрс гарч ирж байна шүү дээ. За таны Whiteman Selene энэ хоньны ордон дээр 2 градус дээр байх юм байна. За тэгээд 11 дэх хаус дээр байна шүү гэд. Тэгэхээр энэ хүн маань 11 дэх хаус дээр тэр protection буюу хамгаалтыг авч чаддаг гэж харагдаж байна тийм ээ. За тэгээд иймэрхүү байдлаар харж болдго юм аа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгэн дээр та бүхэндээ Lilith болон Selene-гийн ялгаагийн талаар тайлбар хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахиж уулзцаая. Тэр баяртай.